Сайн байцгаана уу? Та нартай энэ өдрийн мэнд хүргэе. Маш удаан хугацаанд уулзаагүй байна. Та нартайгаа өнөөдөр би нарсан ойгоос та нартай өнөөдөр бичлэгийг хүргэж байна. За тэгэхээр өнөөдөр миний бичлэг хийж байгаа зорилго юу гэх юм бол back to school буюу хичээл сургууль эхлэхтэй холбоотойгоор та нартай амин тос болон бусад англи хэлний бүтээгдэхүүнээс хичээл сургууль ортой холбоотойгоор ямар жоруудыг би хэрэглэхээр бэлдэж байна вэ гэдгийг та нартай сонирхуулъя гэж бодсон юм аа. За тэгэхээр хамгийн ихний маань жор бол маскны спрей байгаа. За маскны спрей гэдэг маань одоо бид нар хүн болгон ингээд гадуур маск зүг явж байгаа тий. Тэгэхээр энэ маскныхаа спрейг ингээд бэлдэж тавьчаад ерөнхийдөө бол Твс лимон гэсэн амин тосоор бэлдсэн байгаа. За энэ хоёр тос маань бол бактери вирусыг усгах дархлаа дэмжих хүсэлгээтэй. За тэгэхээр найруулад ингээд шилэндээ бэлдээд ингээд өөдөндөө тавьчихдаг байгаа. Тэгээ гарахтаа болохоор маска зүгтээ ингээд сайхан цацаад ихчээд маска зүгээ гардаг байгаа. Инхээр бол нөгөө нэг ойр орчмын дархлаа бактери вирусыг устгаад дархлаа эрүүл мэндэд дэмжихэд тустай байдаг. За мөн дараагийн маань жор бол энэ хоёр тосороо шар тосон дээр тусаагаад дархлааны төрөлхөг бэлдэж болдог. За энэ дархлааны төрөлхөг маань болохоор орой болгон унтахынхаа өмнө өрсөн сэргийлэх зорилгоор дархлаа эрүүл мэндэд дэмжих зорилгоор хөлийнх нь ууланд халуун хөвглийн сахан массаж хийдэг байгаа. За энэ маань болохоор нөгөө хөлийн ууланд маш олон мэдрэлийн цэгүүд байдаг учраас тэрүүгээр дамжуулаад бидний бүх эдэсэд ингээ хүрэх боломжтой байдаг байгаа. За тэгж хэрэгэлдэг. За мөн энэ хоёр амин тосоо ийм эсхийн дээр тусаагаад ингэртэн зүүж өгж явуулдаг. Одоо гадуур гарахтаа хүүхдүүдтэй те гадуур салхилуулахдаа хичээл сургуульд явахдаа ингээ эмэгтэй хүүхд бол хөөрхөн цэцэг ч юм уу те энэ болохоор манай хүүгийн хэрэгэлдэг байгаа. За тэгээ энэ дээр ингээд ерөнхийдөө бол твсээ зөвхөн би тусаа гаргацдаг байгаа. За тэгээ нэг тусаахад л хөөрхөн ойр орчмынх нь хагаарыг сайхан цэвэрлээд явцдаг байгаа. Ер нь бид нар чинь нөгөө ханаа шухнанаас сэргийлээд нөгөө сармис үүддэг шүү дээ хүүхдтэй. Яг тэрнтэй л ерөнхийдөө төстэй үйлчлэгээ үзүүлнэ л гэдээ ойлгож байна. За тэгээд твс лимон дээр бас нэг юм нэмж хэлэхэд энэ нөгөө нэг роллер түлхүүрний ийм нөгөө гэр байгаа байхгүй. Тэгээ энэ дотроо би болохоор роллер шилээ хийцэн. Тэгээ ерөнхийдөө бол нөгөө гарахтаа заримдаа нөгөө нэг энэ роллероо түрхэхээ мартаад ингээд шууд гараа авсан байдаг. Тэгээ нөгөө готловцсон өмсөн болохоор ингээд марчаад идэг гэсэн болохоор би ингээд түлхүүрнийхээ хоосонд хийхийг илүүд үтсэн. За тэгээд гэрээ цоожлчаа шууд хүүхдүүдийнхаа өөрсдийнхөө ингээд чихнийхээ арталт ингээд түрхээд нэмгээ арьстай эсгүүдээр ингээд түрхээд гарчдаг байгаа. Ингээр бас мөн адил арьсан дээр түрхсэн зүйл маань шууд цус руу ороод бидний дархлаа эрүүл мэндийг дэмжин хажуугаар нь гадуур ингээд яхад мөн энэ нөгөө твс лимон амин тос маань энэ хоёр тос маань орсон болохоор бидний бас бактери вирусыг усгах үйлчлэгийг бас давхар үзүүлж байна гэсэн үг байгаа. За тэгээд дараагийн нэг жор маань болохоор хүүхдийн багцад ирдэг Kids-Gens-ийн Snibble Easy гэдэг тас байгаа. За энэ тас бол үнэр нь маш гоё мотлог үнэртэй. Тэгээд би болохоор ингээд нөгөө 2-оос дээш насны манай хоёр болохоор 8 настай 3 настай хоёр хүүхэд байгаа. За тэгэхээр хоёр хүүхэдтэй ерөнхийдөө бол шууд ингээд роллерын шууд одоо нэг багцаа дагалдаж ирдэг роллер шилээ бол шууд ингээд хийцэн байгаа. 2-оос дээш насны хүүхэд бол шууд энэ тосыг бол хүүхдийн багцад ирдэг тоснуудыг шууд хэрэглэж болдог. Тэгээд 2-оос доош насны хүүхдүүд бол ерөнхийдөө энэ тосоо шингэлж заавал хэрэглэдэг байгаа. За тэгээ манай хоёр бол хоёулаа 2-оос дээш насны хүүхд учраас ингээд шууд хэрэглэсэн байгаа. За тэгээд энийгээ би яаж хэрэглэдэг вэ гэхээр дүнгэж ингээд ханааж хукнаа хурж байгаа үед болохоор хөлийнх нь уулан түрхэн за мэдээж уур шуулж хэрэглэнтэй дархлаа амьсгалын зам хамрын битүүг арилгах ерөнхийдөө үйлчилгээтэй. За тэгээ цээжинд нь болон ингээ хоолоо ойр орчимд нь шинж тэмдгийг багасгах зорилгоор те урьдчилан сэргийлэх зорилгоор ерөнхийдөө бол ашиглах дуртай байдаг. Тэгээ үнэр нь маш гоё бодлого үнэртэй байдаг. За тэгээд ер нь ингээд дөнгөж эхэлж байгаа ханиадны үед бол хамрын битүү болон дөнгөж ингээд шингэн нус гоожод эхэлж байгаа үед бол маш үр дүнтэй байсан. Би хэд удаа бол тосныхоо хувьцыг нь мэдэрсэн байгаа. За хажуугаар нь энэ хоёр тосороо нөгөө шар тостой түрүүний ярьсан те түрхлэгээ бас түрхээд ерөнхийдөө хоол нойр гэд бүхий л зүйлд ингээ анхаарад сайхан асраад өгөх юм бол хүүхдүүд бол гайгүй байдаг. За дараагийн маань нэг жор бол бас л нөгөө хүүтэн сэрүүний улирал эхэлж байгаа, улирал солигдож байгаа үед хүүхдүүд бас ингээм амьсгалын зам те нөгөө баг зэргийн ханааж хукнаа хүрхгээд идэг учраас бас энэ твсийн цээжний түрхлэгийг би бас бэлдэж авсан байгаа. За энийг яаж хэрэглэдэг вэ гэхээр ерөнхийдөө нөгөө цээжинд нь түрхэж хэрэглэн гэсэн үг. За тэгээд цээжинд нь түрхээд сайхан халууд дүүгдэл массажлаад за тэгээд ерөнхийдөө бол амьсгалын замыг дэмжих тийм ер нь бол гаатай түрхлэгэл гэж ойлгоход бол нөгөө цээжийг онгойлгох юм үйлчилгээтэй л гэсэн үг байхгүй. За тэгээд
маш гоё сэнгэнсэн үнэртэй юм цээжний түрлэг байгаа. За тэгээд дараагийн маань миний бас нэг сонирхуулж байгаа зүйл юу вэ гэхээр одоо хичээл сургууль эхэлж байгаа гэдэг утгаараа энэ хүүхдийн багцад ирж байгаа энэ юу анхаарал төвлөрөлтийг дэмжих тос байна. За яна зүг яваад байна. За анхаарал төвлөрөлтийг дэмжих тос байна. За энэ тос бол ерөнхийдөө бол хүүхдийн тархины үйл ажиллагааг дэмжих анхаарал төвлөрөлтийг илүү болох хүслээтэй. За ялангуяа нэг нэгдүгээр ангид орж байгаа ч юм уу хичээл сургууль хийх гээл ээж аав нар хоорондоо хүүхдүүдтэйгээ бол нэлээд юм болдсон шүү дээ. Тэгээ энэ тос бол ерөнхийдөө бол яг тогтож суухад туслах ээж нэрийн баг үнэж туслах байж болохоор тос байгаа. Тэгээ энийг болохоор хичээл хийхээс өмнө ингээд ууршуулад эхэлцдэг би. За тэгээд мөн хүүхдээ ингээд нөгөө тусад нь ингээд роллер бэлдээд ингээ хөөрхөн дээр нь 5 уушуу наагаад смайл наагаад ингээ өгцөн. Тэгээд заримдаа нөгөө өөр тос ууршуулж байгаа үедээ ч юм ууршуулж амжаагүй үедээ ерөнхийдөө бол энэ хайрсных нэмгийн хэсэгтэй газрууд нь түрхэд ингээд түрхүүлцдэг байгаа. Тэгээд энийг болохоор манайх бол одоо ингээд хичээл сургуультай хичээлдээ явахдаа хүртэл одоо энийг өөрөө авч явна гэдэг ч байгаа. За миний өнөөдрийн танилцуулга 5 дахь бүтээгдэхүүн бол TVS-ийн ам зайлагч байна. За энэ хүн ам зайлагчийг би яаж ашигладаг вэ гэх юм бол гаднаас орж ирэхдээ шингэлээд хоолоо амаа зайлаад амандах бактери вирусаа ерөнхийдөө нь бол устгадаг. Одоо яг энэ цаг үед бол энэ маш шаардлагатай. Зайлшгүй бид нарын хийж хэвших шаардлагатай юм зуршил байгаа гэж ойлгож болно. За тэгээд мөн хоолойны юм цацлаг спрей бэлдээ тавьчихдаг. За энүүгээрээ бол хүүхдүүдийнхаа хоолой болон за өөрсдийнхөө хүм болгонд өөр өөрсдийн гэсэн юм спрей ингээ бэлдээ тавьчихдаг. За энүүгээрээ бол хоолойн цацлага бэлдээд за энүүгээрээ хоолойны өвчнөөс өрсөн сэргийлэх зорилгоор өдөр тутамдаа шүршээд ингээ цацаад хэрэглэдэг байгаа. За гадуур явж явах үедээ ч юм уу шүршээд ерөнхийдөө бол хэрэглэдэг. За мөн нэг шүднийхээ сойзнуудыг одоо сойзыг нөгөө ариутгах үедээ бас ариутгаж байгаа усандаа хийгээд тусаачдаг байгаа. За хүн тус бүр нэг аяг байдаг. За тэр аягандаа болохоор эндээсээ баг хийгээд сойзнуудыг хийгээд тавиад хонуулцдаг байгаа. Тэгэхээр нөгөө сойзны бактери вирусыг ерөнхийдөө бол устгаж гин гэж ойлгож болно. За энэ TVS амин тос маань өөрөө бактери вирусыг устгах үйлчлэгээтэй гэдэг утгаараа энэ ам зайлагч бол ерөнхийдөө буйлны эрүүл мэнд болон за тэгээд хоолой амдах бактери вирус устгах зорилгоор хоолой ам зайлагчийг ерөнхийдөө би та нартай бас санал болгож байна. За тэгээд энэ бол миний бас нэг хамгийн дуртай бүтээгдэхүүнүүд нэг байгаа. За мөн энийг манай ээжүүд эцэгтэй нар нөгөө гүрв дотроо хуваалцсан байсан. Юу гэж үг гэхээр ам зайлагчийг нөгөө хөлний нөхрүүдийнхаа хөлний шиврийг ч юм уу хөлний готлны үнэрийг дарах зорилгоор бас маш их ашигласан туршлага байсан. Тэгээ тийм болохоор нэг бүтээгдэхүүнийг ингээд зөвхөн нэг аргаар ашиглаа зогсохгүй маш олон янзаар ашигладаг юм туршлага бас байдаг. Тэгэхээр амин тусал гээд Монголын тосчдын хаалттай групп болон Boinox маань группээс энэ талын тоснуудын бүтээгдэхүүнүүдийн ашиглаж байгаа туршлагуудыг та нар маань хараа сайн суралцаад тэгээд ашиглаарай гэж зөвлөх байна. За тэгээд back to school challenge-д нэгцэндээ баяртай